Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Миний бие Баяулгийн аймгийн Үлгий сумын ерөнхий боловсролын 4-р сургуулийн 12-ийн А-ангийн суралцагч Болотбек Өвгтөө Нурали байна. Миний бие сургуулийн орчин дахь үндэсний ус ариун сэврийн байгууламжийн стандарт ба хүртээмжийн талаарх илтгэлээ хэлэлцүүлэх болно. Илтгэлийн маань гол санаа нь сургуулийн орчинд аюулгүй үндэсний ус ариун сэврийн байгууламж байх нь хүүхд бүрийн эрүүл аюулгүй орчинд суралцах хүний эрх юм аа. Гол зорилго нь суралцагчдын дуу хоолойгоор дамжуулан ус ариун сэврийн хүртээмжийн ач холбогдлыг ойлгуулах, бусдад урилга болгох. Оршил хэсэг хүн бүрийн амьдрал уснаас эхэлдэг. Сэвэр үндэсний ус бол зүгээр нэг хэрэглээ биш, харин эрүүл мэнд амьд явах суралцах эрхийн үндэс юм. Гэвч өнөөдөр дэлхийн олон сургуулиудад тэр дундаа манай урандч зарим сургуулийн суралцагчид аюулгүй ус уух, ариун сэврийн өрөөг тав тухтаах хэрэглэх боломж хязгаардаг юм байна. Энэ бол зөвхөн орчны асуудал биш, хүний эрхийн асуудал юм аа. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенцийн 24-р зүйлд хүүхд бүр эрүүл ахуйн зохистой нөхцөлд амьдрах, цэвэр ус хэрэглэх эрхтэй гэж заасан байдаг. Энэ эрхэн сургуулийн орчинд бүрэн хангагдаагүй бол бидний сурах, хөгжих, эрүүл байх нөхцөл алдагддаг. Жишээлбэл хэрвээ үндэсний усны төхөөрөмж эвдэрхий бол суралцагчид ус авч явах шаардлагатай болдог. Ариун сэврийн өрөө сэвэр биш, хөдөлцөөгүй байвал ялангуяа өвгтийн хувьд эрүүл ахуйд сөргөөр нөлөөлдөг. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан ариун сэврийн байгууламжгүй байх нь хүртээмжийн эрхийг зөрчиж байна. Эдгээр нь бүгд эрүүл аюулгүй орчинд суралцах хүний эрхийн нэг хэсэг юм аа. Стандарт ба бодит байдал. Монгол улсад сургуулийн орчны үндэсний ус ариун сэврийн байгууламжийн тодорхой стандартууд бий. Тухайлбал сургуулийн үндэсний ус нь лабораторийн шинжилгээнд тэнцсэн ариун сэврийн шаардлага хангасан байх. Хоёрдугаар, сургуулийн 20 суралцагч тутамд дор гаяад нэг ариун сэврийн суултуур ноогдох. Гуравдугаар, өхөт хүүхдийн ариун сэврийн өрөө тусдаа ус гэрэлтүүлэг, дулаан, агаажуулалттай байх ёстой. Гэвч бодит амьдрал дээр зарим сургуулиудад эдгээр шаардлага бүрэн бэлдээгүй. Энэ нь эрүүл ахуйн төдийгүй тэгш байдлын эрс зөрчигдөж буй хэлбэр юм аа. Бидний оролцоо. Хүүхд суралцагчийн оролцоо нь хүний эрхийн салшгүй хэсэг. За бид энэ тус асуудал дээр яаж оролцох вэ? Сургуулийн орчны сэвэр байдлыг хамтран сайжруулах, ус ариун сэврийн талаарх мэдээлэл, зөв дадлыг түгээх, сайн дурын бүлэг байгуулж, сэвэр усны өдөр ариун сэврийн аян зохион байгуулах, сургуулийн удирдлага багш нартай хамтран сайжруулах санал гаргах. Ингэснээр бид зөвхөн асуудлыг ярих биш, шийдлийг нэг хэсэг болж чадна. Илтгэлийн маань ерөнхий дүгнэлт нь эрүүл аюулгүй орчинд суралцах нь бидний хүний эрх юм. Сэвэр үндэсний ус, ариун сэвэр хүртээмжтэй байгууламж нь энэ эрхийн бодит баталгаа болдог. Хэрвээ бид өөрийн болон найз нөхдийн орчинд анхаарч оролцоогоо нэмэгдүүлбэл илүү эрүүл тэгш нээлттэй сургууль бий болох боломжтой. Бидний өрөө бол аюулгүй ус, эрүүл сурагч, аз жаргалтай ирээдүй. Энэ бол бидний нийтлэг зорилго, нийтлэг эрх юм аа.